За шинийн тавны өдөр. Шинийн тавны өдөр Бурхан багшийн ирээ товлгаан үзүүлсэнийг үлгэрийн далаа сударт буюу доо занлан гэж бидний хэлдэг сударт ингэж айлджээ. Түүний хойд өдөр ариун өглөгт хаан хэрэглэгдэхүүн тахлын эд таварыг бэлдээд ялж төгснөгдсөн бурхад нөхөр сэлтийг залав. Тэр өдөр ялж төгснөгдсөн бурхны амны үүднээс нь алтан өнгөмөт гэрэл гарч их 3,000 ертөнцийн хотол орныг гүйгүүлв. Тэр гэрэл хүрсэн хамаг амтан 3 зовлон 5 төдгөрөөс хагцаж бие сэтгэл маш дамрилсан хэмээвээс хэрмэт 3 дугаард гутгаар даяаныг олсон аяг тэхэмлэг лугаа адил болов. Хамаг олон нөхөд бэр бурхны тийм гагамшиг эрдмийг маш үзээд бурхан нь тэдгээр хамаг амтанд ном үзүүлээд дээргүй бод хутагт сэтгэл үүсгэсэн ба дээд төрөл тэнгэр болон төрсөн ба буйныг үйлдэгч бэр тоо томшгүй болвоо гэж ингэж айлтжээ. За бид ингэж уншдаг. Цэда чанчин жэчэд зумшилна жүнгмэ сэрдэг 어제 донсонган онсон жүжин доогун самданжи дэвэ цэмбэр залаа чанцаалаа гэж ингэ төвдөр уншдаг. За монголоор уншвал ариун өглөгт хаан сум өдөр ахуй их тахил дөргөхөд алтан өнгөт гайхамшигт гэрлэр альва 3 ертөнцийг дүүргээд алим муу төрлийн үнсийг гэрэлгэж амтан бүхэн самадэ бясалгалын амар амгалангаар бие сэтгэл ашид ханан зохиосонд мөргмөө гэж уншдаг. За тэгэхээр андаа ганц хоёр үгэнд бас тайлбарыг нэмж хэлье. Тэгэхээр энэ сум өдөр гэж хэлж байгаа нь бол юу гэсэн үг вэ гэхээр сум болвол одоо ёгтнэр болно гэж болж байгаа. Тооны ёгтнэр болно. Ямар тооны ёгтнэр болох вэ гэхээр 5-ын тооны ёгтнэр байна. Ягаад сум гэдэг маань 5 тооны ёгтнэр гэдэг болвоо гэхээр одоо шумсын 5 сум гэсэн одоо бурхан шашны нэг ойлголт байдаг. Тэгэхээр альва хүний сэтгэлийг буруу зүг рүү нь хандуулж байдаг, буруу зүг рүү нь алгасруулах, залхайруулах, мунхруулах одоо тийм 5 сум гэдгийг өглөө эрт нарнаар одоо шумнас одоо ингэж харваж замбтмын хуанд нэг одоо ингэж хоролдгоо гэсэн үгнээс нь тэр 5 нисванс 5 нисвансыг 5 сум гэдгийг байдаг. Тийм учраас энэ сум гэдэг бол 5-ын тооны ёгтнэр болдог. За энэ өдөр болохоор цанжин буюу ариун өглөгт гэдэг хаан бурхан багшд одоо тахил өргөсөн байна. Тэгэхээр энэ өдөр бурхан багш болохоор аман гэгэн болохоор амнаасаа болохоор одоо сайхан гэрэл цацарсан. Тэр гэрэл маань болохоор бид бүхний одоо оршин байгаа энэ 3 сав ертөнц бүгдийг дүгээд альва муу мухай тэр бүх зүйлийг арилгаад нин ялангуяа 3 муу заян төрсөн там бэрд адгуусын орон төрсөн тэдгээр амтан бүхнийг дээш татаж бүгдээрингийн самади бясалгалын амар амгалангаар сайхан цэнгүүлэн дээш татваа гэсэн ийм сайхан ирээ товлгаан үзүүлсэн өдөр байна. 소한 대변 세와 제도와 제다다 하르던 곳에 참던 생함던 제제 산책 삼바이 제다 와르테다 하나라 닥서 저러와라